Чипс кола хоёр хамгийн хортой бүтээгдэхүүнүүдийн ихэнх жагсдаг. Чипс бол ердөө төмснээ цардуул боловсруулсан тос амтлагчнаас бүрдсэн. Чипсэнд ямар ч тэжээлэг бодис витамин байхгүй. Үйлдвэрлэгч нар чипсийг төмсөөр биш харин төмсний гурилаар хийдэг. 160 градусд шарсны дараа маш бага ичлэг чанартай төмсний гурил бүх сайн чанараа алдан хорт хавдар үүсэх аюултай бодисоор дүүрдэг. Чипсний байнгын хэрэглээ нь ходоодны шархлаа үүсгэдэг. Хүслийн колонд хэд 80 г сахар агуулгадж байдаг. Колог их хэрэглэх нь тархалтын үндэс болно. Колоны 90% нь ус ба үлдсэн сахар, ортофосфорын хүчил байна. Шүд, яс иддэг энэ ундаа хүний биед хортой бүтээгдэхүүнүүдийн ихэнх жагсдаг. Колоны оронд жуус, ус, эрүүл унд болно. Зайцсгүйгээр хот-дог гэх мэт түргэн хоолыг төсөөлөх боломжгүй. Харин зайц нь хүний биед хэр хортой вэ? Зайцыг үйлдвэрлэгч нар зардлаа хэмнэхийн тулд хаягдл мах, нүүжлөгч, амт өнөр оруулагчийг ашиглан хийдэг. Их Британий эрдэмтдийн тогтоосноор зайцны тогтмол хэрэглээ нь нойр булчирхайн хавдар тусах магадлалыг 20%-аар хэсэгдэг байна. Та чипс кола зэрэг хэрэглэдэг үү? Хэрэглэдэг үү? Яагаад? Тэр үнэтэй мөртлөө айгүй тэжээлэг чанар баг. Кола чипс тогтмол хэрэглэдэг үү? Тийм, би хэрэглэдэг. Угаасаа. Хэрэглэх ёстой юу? Үгүй л дээ, гэхдээ би хэрэглэдэг. Эдийн засаг санхүүгийн байдлаараа шалтгаалan буруу хооллохоо болцгоё. Зөв хооллох боломж хүн бүхэнд байна.